За танхимд Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан манай бүтээн байгуулалтыг удирдсан Норвегийн алтан хуйг ерөнхий сайд асан маань морилон ирж байна. Улс аймаг, Завхан аймагт бид бас хамтран ажиллаж нэр дэвшигчээ дэмжиж ажиллаж байгаа. За ингээд хур бороотой сайхан өдөр Хөвсгөл аймгийнхаа сонгогчдыг зорин ирсэн Норвегийн алтан хуйг ерөнхий сайдаа бүгдээ алга нэгжгнүүдэн баяр хүргье. За Хоймор нутг далаа ээжээр овгуулсан Хоймор нутгийнхаа баатарлаг ард түмэн та бүхэндээ өнөөдрийн хурдтай өдрийн, гэгэнтэнтэй өдрийн, бас баттуулгатай өдрийн мэндийг хүргье. Бүгдээрээ сайн сайхан үгүйсэй. Хорвороо орцчихсон, гэгэнтэн тодорчсон одоо Баттулга 26-ны өдөр ерөнхийлөгч болох ажил үлдсэн. Энийг хэдүүлээ хийн шүү. Өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн энэ ажил ерөнхийлөгчийг сонгохын сонгуул маш чухал хариуцлагатай цаг үед болж байна. Манай хөвсгөлчүүд та бүхэн маань 90 онд Мөрөнгийн талбай дээр өсгөлэн зарлаж ардчилсан хувьсгал хүний эрх хэрэгчлээний төлөө тууштай тэмцэж байсан. 27 жилийн дараа эргээд харсан чинь та бүхний зүтгэж байсан, тэмцэж байсан тэр тэмцэл бүдгэрүүлсэн. Нөгөө талаас Монголын ард түмнийг бид нэр 90 онд ардчилсан хувьсгалыг хийхдээ боломжийн хэмжээнд, дундаж хэмжээнд сайхан олон 3 сая иргэн амьдруулна гэж ингэж эхэлсэн. Өнөөдөр эргээ харсан чинь цөөнх нь баяжиж, олонх нь ядуурсан ийм нийгэм рүү явж байна. Энийг өөрчлөх үү? Өөрчилъя. Энийг яаж өөрчлөх вэ? Би ядаж гэж хэлж байгаа. Их хурлаа бүтэн тавиад туудсан шүү дээ. Эсвэл булгаад авцсан шүү дээ. Булхаад өөр хийдсэн шүү дээ. Булхаад өөр нь одоо өчигдөр, уржигдөр хэдэн өдрийн өмнөөс эхлээд зарим юмнууд нь тодорч байна. Улаан цайм эвлүүлэх гэм мэлзээд байх юм аа. Цаг 30 минут юм эвлүүлнэ гэж юу яах вэ? Тийм учраас энэ 16 оны улсын хурлын сонгуул болоод орон нутгийн сонгуульд маш олон булхал өөр хийгдсэн байгаа. Үннээр бол үхэр тэргээр туулаг үүснэ энэ булхал өөр өдрөөс өдөрт ил тод болно, илчлэгдэн энэний хийсэн хүмүүс нь хариуцлага хүлээх учиртай. Тэр нийгмийн төлөө бид өөрчлөлт хийх хэрэгтэй. За энэ нийгмийг өөрчилё. Яг үдэ 65 хүнтэй ардын намаа гарч ирээд гайгүй юм хийчих юм байх гэсэн чинь пүрөөсөө татвар нэмчихье. Гэхдээ бид нар тэр пүрөөсийг энэ хөвсгөл далаад хүргэх гэж зам тавиа үсттэй. Манай нөхдүүд чи пүрөөстэй байна, пүрөөсөө чинь татвар аавна. Ийм л тэнгэр газар шиг ялгаатай бодлого явж байна. Тэгсэн мөртлөө оюу толгой эрдэнэт 5 толгой гэдэг толгоонуудыг бол яаж игээд аргалаад цогчих санаатай цааш үзэж байна. Энэнд тууштай цохилт өгч чадах, зогсоож чадах, хазаарлаж чадах тэр хүчин бол ардчилсан нам бөгөөд тэндээс нэр дэвшсэн Баттулга бол энийг хийж чадна гэдэгт би эргэлзэхгүй байгаа шүү. Маш сайн дэмжээрэй та бүхэн байна. Хоёрдугаарт би Халтмаагийн Баттулгыг тууштай дэмжих ёстой гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэ хүн Монгол бахархлыг бүтээж байгаа. За би их гоё олон үг хэлээд яах вэ? Энэ хүний хийсэн олон зүйлээс би 3 зүйлийг хэлье. Нэгдүгээрт Монголынхаа нэрийг өөрөө дөрвөн булчингаараа нэг бөндгөрөөр дэлхийд цууратулж явлаа, тийм үү? Дэлхийн аваргалж явлаа. Баяр хүргэе. Хоёрдугаарт офшорт мөнгө нуудаг хүн болвол Чингис хааныхаа хөшөөг босгодгүй маа. Хизээч Монгол руу юм оруулж ирэхгүй. Чингис хааны хөшөөг үнэхээр чонжон болдог тусгаж монголчуудын бахархтыг сэргээж чадсан уу? Чадсан. Баяр хүргэе. Гуравдугаарт 2008 онд нэг тааралдаад олимпийн аврагтай болно шүү. Манайхын жилчлэр нь би гомон сайхан мөрөөддөг хүн байна гэж бодсон. Монгол улс олимпийн аврагтай болоход энэ хүний хүчин зүтгэл, энэ хүний орлого хичээл бол маш их хэрэг болсон. Баяр хүргэж амжилт хүсье бүгдээрээ.
Нэмээд нэг юм хэлчихье. Нэмээд юу гэхээр би Баттуулгатайгаа 2 удаа засгийн газар хамтарч ажилласан. Энэ дэлхийн аварга болох хүртлээр зүтгэж чадсан, тэмцэж чадсан ийм тэмцэгч хүнд ямар шинж чанар байдгүй гэхээр зорьсон хэрэгээс буцдаггүй юм байлээ шүү. Ямар ч байсан нэг юм барьж авбал дуустал нь хийдэг юм байлээ шүү. Энэ хүн бол Монголоо гэсэн сэтгэлтэй, Монголоо гэсэн зүтгэлтэй, сэтгэл зүтгэлтэй бөгөөд юмыг хийж, бүтээж босгож чаддаг юм хүн. Баттулга дэмжихүү. Дэмжээ. За та бүхэн босч байгаад нэг алгыг нэжгэнүүл таашаад гаач. За одоо энэ сонгуульд Халтмаагийн Баттулгыг бүгдээрээ дэмжээ. Төгсгөлд би нэг юм хэлье. Төгсгөл. Яагаад бас дэмжих ёстой гэж. Өнөөдөр эх орончдыг дуудаж байна. Эх оронч Шингүнжавын удмынхан бүгдээрээ Баттулгаагаа дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхэндээ сайн сайхныг хүсье. Монгол ялнаа. Ура! За баярлалаа. Тэгээд өнөөдөр уулзалтмаараас орон өндөрөлжөөр бүгд цуулаасаа болсон чигээр байж